Би бол гишүүдтэй бас адил байр суурьтай байгаамаа. Одоо яг эдийн засаг хөгжлийн яам байгуулагдсны гол зорилго бол энэ төр хувийн хөгжлийн түншлэл, хөрөнгө оруулалтын бодлого орчин сайжруулах чиглэлүүд том тогтолцооны шинжилгээ хийлгэж бид энэ яамыг байгуулсан шүү дээ. Яг хоо энэ яамны оруулж ирж байгаа эдийн засгийн эрхчлөөг дэмжих тухай хуулийг бол би энэ одоо их хурл дээр хэлцэж эхлэж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих тухай багц хуулийн нэг хууль л гэж ойлгоод байна шүү дээ. Малгай хууль тийм ээ. За малгай хууль. Суур хууль нь бол үндсэн хууль л да. За тэгээд мэдээж энэ эдийн засгийн эрхчлөөг дэмжих тухай хууль, за энэ хөрөнгө оруулалтын тухай хууль, төрийн өмчийн одоо өөрчлөлт зохион байгуулах тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, төлбөрийн чадваргүйдлийн дампуурын тухай хуулиуд гэдэг ингээд энийг нэг зохицоор нь ярих хэрэгтэй гэж болгож байна. Нэгдүгээр. Хоёрдугаар асуудал бол энэ гишүүдтэй би адилхан нэг байр суурьтай байна. Энэ хөр сайдаа. Нэгэнт одоо ингээд яам яг энэ бодлого барьж байгаа хөрөнгө оруулалтын орчнод одоо яг бодлого сайжруулахын яам учраас энэ 200 гаруй одоо хүчин төгөлдөр хуульж байгаа энэ хууль тогтоомж сая л одоо зам богшин чиглээд байна шүү дээ. Энэ дээр нэг анализ хийгээд хийсэн анализууданд байгаа ч бах. Аль нь чөдөр тушаа болоод аль нь одоо юу болоод байгаа, дэмжиж байгаа, аль нь одоо бомблоод байгаа гэдгээ нэг ойлгомжтой болгоод энийг нэг арилгаж чадах юм бол энэ хууль батснаас илүү их тийм одоо бизнесийнхний нурууг авсан энэ хүн суртлаас бид нар салчих болоо гэсэн нэг юм ойлголт байгаа. Өнөөдөр манай Монгол улс шиг одоо бүх гадны хөрөнгө оруулагч нартайгаа ийм маргаанд орцсон, эрүүл маргаантай болсон. Тэр нь олон улсын арбитрийн шүүхтэр очсон. Эхнээсээ тэр хаан Ерсоосгоо та хэлж 70 сая долларын бид нар Монгол улсын төрийн татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. 70 сая доллар шүү дээ. Өнөөдөр Эрдэнэт компани тэр стандарт банк нь 120 сая доллар төлөх. Одоо шийдвэр нь гарцсан 40 сая долларын төлөөд явж. Гэх мэтлэнгээр ингээд оюутлогоотойгоо 300 хэдэн сая долларын маргаанд орцсон. Петро Чайнатайгаа татврын маргаанд орцсон. Ийм л улс орон болчиход байгаа шүү дээ бид нар чинь. Хүмүүрсэн байгаа шиг гэдэг шиг. Тэгэд их тийм том юм ярина, том юм хүснэ. Одоо нэг яахан ажил хийхгүй бол одоо ингээд биднэрт бол хуулийн Монгол улсад бол би ер нь хууль зөөдөөг гэж ойлгоод байгаа шүү дээ. 400 гаруй, 470 гаруй хууль байна. Хууль нь хэрэгждэггүй, хууль нь амилдаггүй. Нэг хууль нь нөгөө хуулиа бомилсан нэг ийм л хуулийн нөгөө чөтгөрийн тойрог гэдэг шиг хуулийн тойрогт орцсон ийм л улс орон болцсон шүү дээ. Энэ дээрээ бид нэр их үнэлт хийж их зөв алхам хийж хэрв шийдэл хийж чадах юм бол тогтолцооны шийдэл хийл л да. Тийм ээ, татврын шинжилэл, энэ хяналт шалгалтын шинжилгүүд. За ингээд мэдээж одоо зөвшөөрлийн энэ томхон тогтолцооны шинжилгүүд эхлэж байна. Гэх мэтлэн дээр ингээд бид нар нэг ийм системийн зөв шинжилгээ хийж нөгөө зовлонгийн шалтгаанаа зөв тодорхойлж ээж одоо шийдлүүдэд олохгүй бол ингээд тойрч ярьж тийм ээ, ингээд нэг ийм илсэн нэг косметикийн шин чанартай гал унтраасан маягийн бас нэг ийм хандлагаар байсан хандах шаардлагагүй гэж бодож байна. Тэгэхээр энийг хуулиудыг багц. Энэ хөрөнгө оруулалттай холбоотой маргаанууд хөрөнгө оруулагчийн итгэлийг алдаж залилж байгаа, булааж байгаа хүч хэрглэсэн ийм холбоотой 13 гомдлыг байгаа. Одоо Их Британий иргэн гэж байна. Нөгөө ерөнхий сайд Борис Джонсны дүүш засаг чамд Майнск компани байна. Нийт энэ төсөлд 19 сая доллар хөрөнгө оруулалт хийгээ явсан. Хамтрагч иргэн хөрөнгө оруулалтын хувьтай завшаад Америклоо зугтаа гарчихсан. За нэг асуудал байж байна. За Bigom Chor гэдэг компани байна. Бас л уулуурхай төмрийн хөдрийн үйлдвэртэй холбоотой. За энэтэй холбоотой бас булааж авсан асуудал гарсан. Энийн засгийн газрын хуралдаанд танилцуулж холбоог байгуул үүрэг өгөөд шийдвэрлэж гомдлын ард гарсан баг шийдэ. Ингээд эдийн засгийн хөгжлийн яамдаар энэ хөрөнгө оруулалттай холбоотой гомдлууд төвлөрөөд байгаа юм байна. Тэгээ энэний араас яам өөрөө хөөцөлдөж хуу шүүх бүх процесс дээр явж байна. За энэ дээр нөгөө юунууд нийт 120 гомдол байна. Тэгээ одоо энэ байдлаар нэг 47 орчим гомдол шийдэгдсэн, шийдвэрлэгдсэн шүүхийн шатанд гэдэг юм явж байна. Тэгээ 120-од гомдол байна. За тэгээд нэг юуны асуудал байна. За ингээд гомдол үүсэхээр юу л орноо? Арбитр л орно. Арбитр дээр Монгол улс эргээд яг бизнестэй холбоотой олон юм дээр гунж байгаа. Олон 10 сая доллар, 100 сая долларын өрөнд орсон тохиолдол гарч байна. Төрийн өмгөөлийн зардал дунджаар 5.1 сая доллар. Шүүхийн зардал 1 сая доллар гарч байна. Арбитрийн, олон улсын арбитр. Жишээл одоо хан ресурс гэдэг 2015 оны асуудал шүү дээ. Олон улсын арбитр шүүхт Монгол улс 80 сая доллар төлсөн баг. Шийдвэр гаргаад. Гэх мэт юмуд гараад. Тэгэхээр заавал арбитр төрөхгүйгээр энэ зөвлөөр дамжуулаад засагт улс төрийн шийдвэр гаргаад дээд эрх мэдэлд гомдлоо өгөөд тэр зөвлөлийн өмнөөс бас асуудал тавиад ингээд зогцуулдаг. Хуу шүүхээс очихоос өмнө ингээд зөвшөлтсөл, хэлцэл хийдэг.
тэр эвлэрдэг тэр боломжийг бас нээж өгөх ийм шаардлага үүсэж байна л да. Тэгээд ийм ижил төстэй улсуудын жишээ байна. Одоо Гүрж, Эстон, Бразил, Польш гэдэг улсууд. Ердөө эдийн засгийн хэрэгжлээний хуулиудаа батлаад яг гол зүйлүүдэд тунхаглаад дандаа бизнес хөрөнгө оруулалтыг хамгаалсан хуулиудыг хийсэн. Энэтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөрсөлт чадвар нь дандаа эрэг гарсан зүйлүүд байна. Тэгэхээр манад бол одоо 35 жилийн бизнесийн түүх үүслээ. Одоо бид их олон зүйлийг мэдчихэж шүү дээ. Юу хийх үү, юу хийхгүйгээ ойлгоод эхэлсэн. Тэгэхээр одоо нэг энэ бизнесийнхаа дүрм журмыг тодорхой болгоод ингээ явчихъя. Деталь болгонгүй эдийн засгийн томорцсон. Салбар болгоны юм зохицуулалтаар нэг хуулиар болохгүй. Бүх хууль 200-аар хуулиар зохицуулж байна. А тэр хуулийн малгаанд өмнө тавих юм чинь үндсэн зарчмыг гаргаж өгч байгаа байхгүй. Ерөн дээр бизнесийнхаа зөвлөл буюу эн чинь төр хувийн хэвшлийн зөвлөлдөх механизмыг жоох өндөр өргөж статус нь ерөнхий сайдын хажууд авчирал тавьж байгаа зүйлшүүд. Тэр талаас нь харчмаар байна. Тэнд ягаад гэвэл нэгэнд хуулиар хувийн хэвшилд өндөр эрх олгож байгаа байхгүй. Та төртөө зөвшөлдснөө. Бизнесийн салбарт үүсэж байгаа хүндрэл бэрхшээл хөрөнгө оруулалт тулгарч байгаа асуудлыг тэр төвшөнд ирж ерөнхий сайдад хэлэх. Тэрийг л хуульчилж өгч байгаа. Одоо бол энэ улс зүгээр сайн дурын тэр тухайн ерөнхий сайдын одоо үзмжийн асуудал байгаа байхгүй юу? Зарим сайдууд нэг хийдэг, зарим хийдэгчгүй. Тэгэхээр та заавал энэ мэдрэмжийг авахын тулд ерөнхий сайд ийм зөвлөлийг байна гэдэг нь их чухал байхгүй даа. Тэр талаас нь хараатгаж. За хүүхд тарахтай холбоотой. Нийт 40 хууль байна. Гадны хөрөнгө оруулалтанд ялгамжтай хандсан. 41 хууль дотор бид нар 41 хууль маань 47 зохицуулалтаар хязгаарлаж байгаа. За энийг ингээ шүүгээд 40 хуулийн 47 орчим зохицуултыг ингээ үзэхээр 27 нь хасагдж байгаа юм. Энэ бол зайлшгүй гадны хөрөнгө оруулалтанд хязгаарлалт тавих ёстой гэж үзэж байгаа зүйлүүд бий. Түүнээс гадна 20 гаруй зохицуултууд байгаа юм. Энэ 20 гаруйн жишээг нэг болгоод би энэ хүүхд харах үйлчлэгээ буюу хамгийн энгийн зүйлийг нэг гэд оруулсан. А хилцүүлгийн явцад энэ бол 10, 20, 30 болж хөдлөх ёстой. Би нэг хилцүүлэг маань бас жоохон амттай гişүүд маань санал гаргаж байгаа бүтээлж байх орон зайг нь нөгөө талаас энэ дотор чинь улс төрийн шийдвэр хэрэгтэй байгаа байхгүй. Энд Монгол улсын парламент улс төрийн шийдвэр гаргаад энийг гадны хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулахыг хязгаарлах шийдэл гаргана. Нэг бол нэг шийдэл гаргана. Манай бидний бодлоор бол энийг 50% нь бол за яг энэ цаг үед бол хязгаарлаад 50% нээчигээд байгаа. Гэтэ нээх юм ахад улс төрийн шийдэл буюу хамтарсан ажлын хэсгээр хилцүүлэх зүйлээ гэдэг бодлоор нэг гээд цэг тавьсан байхгүй олон. Цаана 20 гаруй орон зай. За бид нар одоо нэг асуудлыг шийдэж байгаа бол энэхээр сайдаа шийдсэн шиг шийдээд нэг өргөс авсан юм шиг л асуудалд хандахгүй бол одоо ингээд илээд эсвэл нэг PR байвал эсвэл одоо нэг косметикийн маягтай юм явж болохгүй гэдэгтээ бол би гişүүдтэй санал нэг баг. За бид нар зөндөө ярьлаа. Одоо тэг яг ард иргэдийн өмнө тулгамж байгаа асуудлаас яг шийдсэн шийдлүүдээ бид нар хэлмээр байна шүү дээ. Одоо 7 буудлын дээр 8 нэрийн дэлгүүр нээх гээд явж байгаа хүн дээр яг ямар асуудлууд нь тулгамдаад байгаа. Зовлон нь яг юу вэ? Өнөөдөр 24 мянган аж ахуйн нэгж дансаа хаалгачаад байж байгаа татвар дээр эднэрийн тулгамдсан асуудлууд нь яг юу байгаа? Гэх мэтлэнгээр ингээ одоо цөмөрөө нэг юм иргэдийн өмнө тулгамдсан асуудалд шийдэл ярьсан, гаргалгаа хийсэн нэг ийм зүйлүүдийг хийхгүй бол одоо ер нь цаг хугацаас нэлээд явлаа. Хангалттай их хэрэлдээ, хангалттай их зодтолтлоо. Тийм учраас одоо бодиттой нэг юм шийдлүүдийг гаргая гэж бодож байна. За тийм мэдээж одоо ойлгомжтой манай энэ бизнесийн Монголын бизнесийн орчны энэ муу жишээ чинь бол дэлхийн бизнесийн сургуульд кейс болсон байгаа шүү дээ. Кейс болсон байна. Монголчууд гадаадын хөрөнгө оруулагчтайгаа яаж харьцдаг вэ? Гадаадын хөрөнгө оруулагчдыг юу гэж ойлгодог вэ? Яаж охироодог вэ? Гэт Монгол кейс, муу кейс гэдгээр орцсон байж байгаа. За тэгэхээр энэ бүх зүйлүүд дээр бид нэг тодорхой юу гаргаж дүгнэлт хийж. Тэгээд жишг байгаа шүү дээ энэ хоёр сайдаа. Одоо бид нар зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барих зөвшөөрлийн тухай хуулийг чинь 110 хэдэн хуулийн заалтуудыг цуцлж байгаа. 110 хэдэн хуульд дагж орж ирж байгаа шүү дээ. Тийм ээ? Захимжилтын хуулийг бид нар хийхэд бараг дахиад 100 хэдэн хуулийг дагуулж оруулж ирж байсан заалтууд. Тэгэхээр яг одоо өнөөдөр үнэхээр л одоо бизнесийн эрх чөлөөний тухай хууль, энэ бизнесийн орчин сайжруулах гэж байгаа, төрийн оролцоог багасгах гэж байгаа, энэ хуулийн дээр бичсэн байгаа гоё зарчмуудаа хэрэгжүүлэх гэж байгаа болвол баялаг бүтээгч нарыг дэмжих гэж байгаа болвол энэ яг чөдөр тушаа болоод байгаа, энэ боомжоод байгаа, энэ бүх хуулийнхаа тэр 200 хуулийнхаа заалт хүрээнд тэгвэл бид нар ажиллая л та. Заалт хүрээнд бид нар хүчингүй болгоё л та. Ингэжээж бид нар энэ бизнесийн эрх чөлөөний асуудлуудыг ярихгүй болвол
Зүгээр одоо үндсэн хуулийн дээр байгаа тунхаглаа дахиад тунхаглаад оруулаад ирж байгаа маа гэд ингээд ярих гарч нар чинь тийм сонсогдохгүй байгаа тоххой. Сонсогдохгүй байгаа. Яг тунхахгүй бол. Тэгэхдээ Монгол улсад өнөөдөр тунхлын хууль хэрэггүй шүү дээ. Өнөөдөр Монгол улс шийдэл гаргасан, асуудлуудыг шийдсэн. Ард иргэдийнхээ нуруунд дээр байгаа энэ ачаалал, баялаг бүтээгчдийн нуруунд дээр байгаа энэ ачааллыг хөнгөвчлсөн. Хүн сурталыг багасгасан, авилгалаа багасгасан, авилгалаа байхгүй болгосон. Арга үрийн хаалганд байхгүй болсон ийм шийдлүүдийг л би зохицоор нь ярьж иж тогтолцооны шинжилэл гэдэг чинь ийм шинжилэл байх хэрэгтэй үст. Өнөөдөр татврын зүгээр нэг байцаагчийн өнгө үзмжээс болоод Монгол улс хичнээн тэр өмнө одоо маргаан дээр очиж зогсож байгаа байлээ. Гадныхан чинь хэлээд шүү дээ. Танаа энэ үеийн татврын байгууллагын тогтолцоо чинь энэ маргаан шийдвэрлэж байгаа зарчим чинь болохгүй байна. Энэ шалгалт хийж байгаа давхартлын тогтолцоо чинь ерөөсө болохгүй байна. Шүүх чинь ерөөсө шудраг бус байна. Ил тод бус байна. Шүүхтэр очиод энэ бүх маргаанууд чи хэдэн жилийн одоо шүүхийн хаалганууд сахиад үлдэж байна. Бүх маргаанууд шүүхтэр. Одоо ингээд бизнесийн бүх маргаанууд дандаа шүүхтэр. Тэгээ сүүлдээ эрүүждэг. Барьж хордог. Одоо бид нар чинь муу жишээ байгаа шүү дээ. Тэр софткопи сенсийн гадны захирлыг бид нар зөвхөн бизнесийн маргаанаас болж хориод Монгол хорж исэн тохиолдол байгаа шүү дээ. Энээс болж гадаадын хөрөнгө оруулалт багассан шүү дээ. Үнэн биз дээ. Гэх мэтлэнгээр ингээд бид нар өмнө одоо байгаа энэ гашуун сургамжууд энэ олон алдаа татгалуудаа зассан, шийдсэн ийм одоо цогц хуулийн эрх зүйн шинжилэл. Тогтолцооны шинжилэл байх ёстой л гэж би хараад байна. Энэ тэр бүхий бас манай улсын хурлын гишүүдийн санаачилсан эдийн засгийн хэрэгслийн хуулийн төслийг үүссэн. Утга, агуулга, зорилго олон зүйл адилхан. Тэгэхээр энэ өргөн барьжаад засгийн газрын хуулбараар хэлцгэсгээ шийдээд их хурлын дарагт ирж хагаад чиглэлээ аваад энэ хуулиудыг хамтраад нэгтгэхэд хэлц гэдэг юм чиглэлээ аваад бүгдээрээ цаг алдмааргүй л байгаа юм. Бид мессежээр аль болох нийгэмд төрүүлж хурдан л өгөх хэрэгтэй байна. Гадаа дотоод орчинд. Цаг хугацаа бидэнд их үнэтэй байна. Тэгэхээр яг энэ дээр нийлүүлээд хэлцээ явахад бол ерөөсөн илүү л үр дүнд гарна. Энэ бол дандаа энэ парламентын хамтын бүтээл болох хэрэгтэй. Энэ эдийн засгаад хэлсэн, говийн эрхчлөлөг дэмжсэн, хангасан одоо арчлалын суурж ашмуудаа бид нар урьдчилж байгаа зүйл. Тэгэхээр гишүүдээ процессын болон бусад энэ салбарын хуулиудтай хольж болохгүй. Тэгвэл дуусахгүй ажил. Оюу Монгол улстай бүх энэ 200 гаруй хуулийг эргэж харж өөрчлөлт орндог бол энэ нөөсөр өгөөд их урт хугацааны ажил байхгүй да. Тэр талаас нь нэг ойлгоод гол үндсэн зарчмаа гаргалаа. Хуулиа хамтраад хэлцүүллээ. Тэгээ энэ зарчим нийцээд шинэ гарч байгаа бүх хуулиуд за тэгээд энэ байгаа 200 хуулийн дээрээ бүгдэн дээр нь дахин апдейт хий гэдэг үргээ засагтаа өгөөд ингээд урт хугацааны бодлого болгоод бүгдээр нэг талаас нь сайжруулаад. Үнэхээр бизнес орчинг эрс өөрчлөлт, эдийн засгийн төрийн оролцоо хомих, төрийн албыг эдийн засгийн тэр албан тушаалтны төрийн хэм хэмжээг бол тодорхой болгохгүй бол тодорхойгүй байдлууд их байгаа болохоор л ийм байдал үүсээд л тэр маргаан үүсээд л хөрөнгө оруулалт татраад л арбитрт Монгол улс унаад л эдийн засгийн агшаад л байгаа зүйл шүү дээ. Үндсэндээ одоо манай эдийн засаг яг хүчин чадлынхаа яг суур дөрхөнд ирчихсэн. Ингээл яг төмөр зам бүх тултлаа ажигдсан, уулуурхаанууд тултлаа ажилдсан, бүх гадаад экспорт импорт тултлаа хийгдсэн. Одоо ингээд энэ төвшөндөө нэгрээс 100 их найд дээр тогтчиход байна. Энэ эдийн засгаа бид нар томруулах хэрэгтэй. Томруулахын тулд хөрөнгө оруулалт татъя, бизнесээ урамшуулъя, хөрөнгө оруулалт экспорт чиглэсэй. Тэр л өдөлт суур нөхгүй. Бодлогын суур. Тэрийг ингээд хилцээ яваад ингээд явах хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ дээр бол ямар нэгэн улс төрч юм байхгүй. Гол нь эхэллээ энэ болцоо битээ алдаач. Ахаад хаврын чуулганлаа хийчихнэ. Тэгэхээр хаврын чуулганы хэлцэх асуудлын төлөвлөгөө мөлдөгөөд зөндөө асуудлууд ороод ирнэ. Тэр талаас нь бодоод ингээд явах хэрэгтэй. Энэ бол манай эдийн засгийн байнгын орны энэ үндсэн үүрэг шүү дээ. Хийх ажил. Тэр үүрэг талаасаа та нар үүргээ ухамсарлаад ингээд нэг хийгээч. Тэгвэл засаг бол тэр шүүхийн хууль, эрүүгийн хууль, иргэний хууль одоо энэ олон процесс хуулийн дээр бид нар чинь энийг тэгснийг хийсний дараа над эдийн засгийн хэмжээ оруулж ир гэдэг бол айгүй тийм муухар зүг ус шаардлага болчиход байна шүү дээ.